Ингээд шинэ өдөр эхэлж хичээл дуслаа. Дуусгын алдас Ситрус түүнийг дуудаад ярилцахыг хүсэж байна. Та үнийг мэдсэн дээр бол та хэртэлтэйг авч явхад замдаа учир битүүлэг шалтгаанаар тэнгэрийн орнолоо явсныг бээрэлд хэлдэг. Түүнээс үлдсэн юм гэвэл түүний хувцс би хаа юуч байхгүй харин зөвхөн ганцхан чимэглэлийн хэрэгсэл үлдсэн байна. Хэртэлт ч нэлээд олон шидэт хэрэгслийн гоёл чимэглэлтэй байсан ч одоо түүнээс юу ч мэдчих чадхааргүй боллоо доо гэж ярилцж байгаа. Тэгээ хэсэг өөрчлөгдөхөд Бэрилийн алдарч сэлэм бэлэн болжээ. Нөгөө аратны ясынх нь суурийг нь сэлээд, ясыг нь сэлээд суурь хийгээд их л хүчтэй сэлэм болсон болтой шүү. Хурдхын бэлтгэлэрийн танхим руу очиж сэлмээ төрч үзхийн түүс болсон манай хоёр сэлмээ аваад буцаагаад хурдхан алхалж байгаамаа. Академийн үүдэн дээр ирэхэд алмаз ч ярилцах юм аа гэд Бэрилийг хүлээж ялаа. Тэгсэн Бэрил хойлооч сэлмээ дараа турч үзхэндэ гэж хэлээд Бэрил алмаз хоёр алмазын гэрэл очдөг. Өгшин сүмийн пастор болтой нэг залуу энийгээ суугаад байна. Тэгэд хэн болохыг нь асуухад Спер гих одоо энэ байгаа түүхтийнх нь ойролцоогдсонд байдаг сумын номлогч Хаул маань гэдгээ хэлнэ. Тэгээ нэрнүүд нь олон байгаад байгаа болохоор энийг ер нь хар пастор л гээд цаашдаа дуудаа явчээ. Тэгээ яагаад тэр хоол байдаг сумын хүн одоо энд явж байгаа юм болоо гэд бодож исэн чинь гэртэлтийн эргэлж байсан шидэт хэрэгслүүд бүгдээр Спер сумд хийгдсэн зүйлс болж таарлаа штэ. Энэ бол энэ үний яриагаар. Тэгээ тэр бүгдийг нь хийлгэх захиалга өгсөн үнэн бол мэдээж хамб номлогч Ревиус Сайрлион гэх одоо энэ хөгшин өргөн өмсгтэй юм байна. Тэгэхээр өргөн өмсгтэй нэрлэлч энэ нэр юм байна. Тэдгээр хэрэгслүүдийг захиалаа зогсохгүй сүмд одоо ирдэг бүх цогцнуудыг бүгдийг энэ хөгтгөн өмсгч аваад байгаа гэж байна. Тэдгээр цогцнууд нь Сперийн одоо гайхамшиг гэдэг юм зан үйл маягийн юмд ашиглагдаж байгаа байна л да. Тэгээ шидэтнүүд одоо үнийг нь гайхамшиг гэж нэрлэдэг. Тэгээд товчхондоо бол хөгсдгийг дахиж амьдуулах зан үйл юм байна. Тэгээ яг болдог үгүйг нь мэдэхгүй ч гэсэн энэ бол зүгээр л нэг домог төдий зүйл юм аа. Тэгээ энэ талаар мэдэж байгаа юм бол ямар нэг юм хийвэл дээр юм шүү гэж та Бэрил хэлж байгаа юм л та нөгөө шүү дээ. Гэсэн харамсалтай нь юм хийхэд хүч чадлууд нь хүрэлцэхгүй байна. Ингээд өөрсдийнхөө тушаалтаа боогдоод юу ч хийж чадахгүй байгаа л та. Нэг тиймэрхүү тайлбар өгж байна. Тэгсэн өтгөн өмсгчин Леобрис хаант улсын буюу одоо нийслэл хотын хойд захад байх Сперс байдаг юм байна. Тэгээ маргааш түүнээс мэдүүлэг авах маягаар улс дуудсан. Очиж одоо юу гэдүүлээ нэг гэрт нь очиод одоо нэгжлэг хийнэ маягийн одоо хэлж байгаа юм л та. Гэхдээ яг ингээд очингууд нь юу ч байхгүй гэд өөрийнхөө улс руу зутаах юм бол бидний хүч үнэхээр хүрэлцэхгүй гэж алмаз хэлж байгаа. Тэгэхээр ямар нэг юм болвол Бэрил түүнийг баривчлах даалгаврыг ингээд түнд өгж байгаамаа. Алмаз хар пастор хоёр дураараа хөдөлж чадахгүй байгаа болохоор Бэрилийг сонгож байгаа бололтой. Ер нь бол ингээд шахаанд оруулаад Бэрилд хэлж байгаа. Тэгээ саяхны үйл явдлаас болоод манай хоёр ч гэсэн одоо түүнийг барих чин хүсэлтэй яваа байлгүй. Мэвиг одоо бодоод Бэрилийн даалгавар окей би барья гэд хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ ажиллагаа дуусмагц шагналыг нь голохоор өгнө гэдгийг даалмаас түнд хэлээд гээд яг гарах гэж байхад нь Мэви орж ирснээр Бэрилийг тоохгүй зурж явснаа энэ ажишинд юу хийж байгаа гэдэг юм байна. Тэгээ царайгаач түнлээ харуулгүйгээр яагаад та нар надад сайн хандаад байгаа юм? Би та нарт зөндөө муухай юм хийсэн байхад яагаад байгаа юм бэ? Гэт нэг тийм дурамчхан итгэлгүй маягаар л хариулаад ингээд хариулдаг байдаг. Гэсэн хариуд нь Бэрил хүүхэд тиймэрхүү юм санаа зовоод хэрэггүй. Зүгээр л одоо байгаа амьдралаараа сайн амьдрахад л болно. Ингэж амьдрч болох юм уу? Бололгүй ах вэ. Чиний ирээдүй минийхийг бодвол илүү гэрэлтэй. Хол зам байна. Том болчоод намайг хоолоор дайлаарай. За, баяртай мэв гэж хэлээд гараад явлаа. Хэсэг өөрчлөгдөн орой боллоо. Өтгөн өмсөгт бүх юмаа одоо ер нь зөөгөөд байгаа бололтой хідэн сүхт тэрэгэн юмнууд ачиж байхыг одоо холоос Бэрил хараад ойртох гэхэд амар том битээ залуу гараад таарчлаа шүү. Тэгсэн найрсгаар ярих гэж үзсэн ч гэсэн гинт 3 цариг ирээд одоо бурхны төлөө бидэнд хүчээ зайлаач гэдэг нэг амар сүртэй дээшээ харснаа бүүстертэй болоод Бэрилтэй үзэлцэж байгаа. Тэгээ Бэрил бодсоор нэг ганцлаар байгаа нь одоо дайраад одоо ер нь алах юм байна гэсэн арганд түрээд тэгээ ингээд цэргүүдийг нэг нь хятад хайчиж байгаамаа. Тэгээ түүний шин сэлэмжсэн айгүй дажгүй байгаа бололтой. Тэгээ цэргүүд нь ч дуусахгүй нэгнээрээ нэмэгдээл. Айгүй олон одоо цэргээр хүрээлэгдээд бүслэлтэнд ороод байжсэн чинь гинт Күрэн Нефисэл хоёр зүгээр энүүгээр өнгөрч таарлаа гэд Бэрил туслахын хамтдаа хэртэлтийн цэргүүдийг одоо яадах юмгүй ялчиж байгаамаа. Тэгсэн цэргүүдийн шидэн гараад юу ч чадхаа болчлоо. Бүр тэгээ манай хоёр эд нарыг зохицуулахаар болоод харин Бэрил өтгөн өмсгтээр одоо хүрээд ирж байгаа. Ариун бурхан минь эдгээр хөөрхилтэй амьнуудыг ивэж хайрл гэд нэг тиймэрхүү мэснэ цогцснуудыг бүр өглөөс нь дуудаадахлаа. Энэ дунд нь хамгийн муухай нь энэ Мэвигийн ихч нь хүртэл байгаад байгаа. Тэгээ нэг ясандаа бол өгсөн хүмүүсийг амьдуулаад одоо зомби болгоод гаргаад ирж байгаа юм л та.
Тэгээ ерөнхий одоо хөл мөлийн завчаад тэгээд угаасаа зомбич өгөхгүй штэ. Тэгэхээр сэлмээр яах юм бэ гэхээр толгойг нь завчиж л энэ хараалаас чөлөөлөгдөж байгаа. Ер нь ингээд харагдаж байна л та. Тэгээ Мэвигийн ихчийг зөөлхнөөр тэрвэрэд уучлаарай гэж хэлээд сүнсийг нь чөлөөлж байгаамаа. Өтгөн өмсөх зүхтаад нөгөө бадрун зэрэг нь бустер аваа шууд л Бэрил рүү дайрч байна. Тэгээ бөө юм болно. Schon don't girl asla ганц shooting down one the ball шүмжлэл бол байн хаан сонсож чадахгүй бол замаа Mainstream wonderful, high bass no fiction, сонсол lamig songs, loser take a loss, punchline every time, lating every night, other book side, бороо хоёр явсаа нүд минь нэрэлж үлээд харахгүй би чилэн бүх юм тэгээс эхлээд дансаа марцсан хідээс үлээ хүүхдүүд өрөөж иглэн хип хопоо сурч иглээд бит хоёрын жимэр чиглэн you be trap symphonic шиглэн yeah Улаанбаатар trap symphonic шиглэн yeah hey чихэж байж болон гэхдээ ихэлсэн тэгээд Яагаад ингэж их чи хизээч ойлгохгүй новш минь. Бэрилд сүмээс гараад манай хоёр харин өтгөн өмсөлтийг барьсан байж гин. Тэгсэн өтгөн өмсөлт чинь өөх хөрхий ялагдчихаа юу да. Миний төлөө золиос болох ёстой байсан юмсан. Гайхамшигт төлөө цусыг урсгах нь нэг юм сонин балаа юм яриад л баригдаж байгаа. Тэгээ маргааш нь олж алмаз түнд шагнал гэж нэг айгүй том байшин бэлгэлж байгаа. Тэгээ нэрлэхэд байлгүй оролдоо. Гэт дотор нь орсон чинь Мэви цэвэрлэгээж байна. Ийм хуучны байшин чинь тоос шаруу дарагдсан байна штэ гэж хэлж байгаа. Тэгээ энэ том герт ганцаараа амьдрах нэ гэхэд Мэвиг үрчилж авбал та хоёрыг амьдарч болно штэ. Угаасаа Мэвид асран хамгаалагч хэрэгтэй байгаа. Чийл зөвшөөрөл гэд хэлжсэн чинь Мэви шууд нэг өрөөний хаалга онгойлгосноо. Энэ миний өрөө шүү гэж хэлээд яваад орчлаа. Тэгээ дараагийн өдөр болж байгаа юм л та. Бэрилч хөөх энэ одоо миний байшин гэж хөөхөн цэцгийн талбайтай устай юм байна, том байнтай юм байна гэд алмаз янзын сонголттой маа. Гэтэ над шиг хүнд одоо Төв хотод ийм байшинд амьдрах зүгээр юм болов гэд нөгөө л нэг байдгаараа өөрийгөө нэх дээр тавьж үзэхгүй гарагдлаа. Тэгээ ингэж бодонгоо хооллоо хийгээд хоолнож болж Мэвитэй анхны өглөөний цагаа идэж байна. Мэви ч үг үн гажадаал Бэрилийг яахаа мэдэхгүй нэг л эвгүй ингээд атмосфер бүрдээтэй шүү. Манай хоёрч хотын дөвөөр зугаалan хоорондоо хөөрхөн дотносж байгаа бол харагдаж байна. Тэгээ театр ороод тоглолч үзээд эхлэв. Тоглолтын талаар ярилцсан бодлуудаа хуваалцаад тэгээ дараагийн өдөр нь болоод хамтдаа сургууль руу явцгаана. Бэрилч Шиддний академийн томыг нь гайхаж шагшиж байхад сургуулийн багш нь шинээр шилжиж орж ирсэн одоо сурагчийн эцэг ихнүү гэд 90 тойрныг танилцуулъя гэд хамтдаа цааш явнаа. Хин энэ газрыг одоо санал болгосон болоо гэхэд алмаа санал болгосон гэд хэлж байгаа юм л та. Тэгэд ингээ янз янз бүр ийм л ярилцж байгаа. Тэгээ сургуулийн захирлаас бичлэн урилга авсан болохоор ямар нэгэн асуудал байхгүй ч гэсэн яг ямар шид хэрэгжилж чадах вэ гэхэд хариуд нь зөвхөн галал хэрэглэлтэй тайлбарлаж байгаа. Харин энэ зөрүүд нь багш нь шид бол дотроо 5 төрөлтэй байдаг юм аа. Довтлооны шид, хамгаалтын шид, эдгээх шид, сайжруулагч шид, мөн лайфстайл шид гэж 5 төрөл өгдөг. Гал гаргаж чаддаг бол довтлооны шидийн төрөлд хамрагдах юм байна. Тэгээ мөн сургуулийн дотор байранд амьдрах уу гэж асууж байгаа. Ингээд тэд цаашаа сургуулийн дотор байртай танилцсан. Тэгээ дотор байрч үнэхээр солиот юм аа. Ер нь Мэвиг яг яах уу гэсэн бодлоор дүүрсээр ингээд хоол идэхэр болж байгаа юм л та орой болоо. Тэгэд нэг ойрхон 100 газар орсон чинь Лисандра дотор нь байж гин. Лисандра харин хариуд нь энэ хүн дүүрэн байна зүгээр дургуцхгүйг л идлээ хамтдаа миний ширээн дээр идэж болно гэд хамтдаа хоол идэхэр болж байгаамаа. Тэгээд яг суусан чинь энэ охин чихийн ингээд ууралтал. Тэгээ ямар тач энэ бол Мэви гэд хөнхөн тайлбарлаад би Мэвигийн асран хамгаалагч одоогоор хамт амьдарч байгаа гэхэд Лисандраш бүр гайхаад бүрстөө хоол мол унгаагаад тахлаа. Тэгээд яг энэ агшинд азарч хоол гараад ирлээ. Хоол идэнгээ сүүлийн үед ойр хаваар шидтэн мангасууд их гарч байгаагаа хэлж байгаа. Тэгээ манай Бэрил маань буцаагаад бэлтгэлийн тангим руу явахаар болж байгаа. Яг явахын агшинд Лисандра нэг л сонин ууртаа харцаар хамт амьдарч байгаа гэдээ хүснэ гэж болно гэсэн үг биш шүү гэхэд ажиши ч хүчтэй штэ би яавал гэжтэй тэгж байгаа. Тэгсэн чинь юу ажиши ч юм уу гэлээ ингээ уурлаад тахлаа. Гинт яасан байгаа зан нэг л сайхан болоод за
дараа уулзъя. Одоо явдаа гэд явуулж байгаамаа. Лисандраш түүнийг их ирээдүйтэй юм шиг санагдлаа гэж хэлээд амжина. Тэгээд бэлтгэлийн тангим руугаа ирээд Citrus бас ингээд тайлбарлалтал Citrus ч бүр нийл гайхаж байгаа. Дотор байранд амьдрах үнэхээр тухтай штэ. Хоол унд бэлдэж өгөөд ер нь бол айгүй тухтай. Тэгээ ер нь тэнд байгаа манай хэд маань ер нь бүгдээрээ л мивэтэй хамт амьдруулахыг одоо хүсэхгүй л байгаа бол та ер нь бүгд дотор байр л гэдэг шүү. За ингээд бодол болсоор бүр орой болоод тахлаа. Тэгээ бэрэл хамгийн сүүлийн үнээс очиж асууж байгаа. Алмазын гэрт нь очиод асууж байгаа юм л та. Тэгсэн алмаз ч дотор байр л ер нь бэст штэ. Бүр энийг л асуух гэж энэ хүртэл ирж байгаа юм уу гэлээ. Тэгсэн яг энэ акшнд фисэл ороод ирж байгаа. Тэгээ яа фисэл чи нэр дотор байр амьдардаг штэ. Дотор байранд ер нь амьдрах ямар байна гэхэд ер нь бол айгүй гоё штэ гэдгээ хэлж байгаа. Тэгээ энд ярьсан ярианаас одоо яванда фисэл мэвид хичээл заахыг олж мэднэ л тэ. Тэгээ бэрэлж асар хамгаалагчийн хувьд яг яахаа мэдгүй их л эргэлзэн ганцаар ярилцсаар л байна. Гэртээ хартал мэвид түнд эндээс сонин чимээ гараад байна гэд үзүүлтэл одоо бэрэл тавилгыг олдуулаад тэгээ тэр доор нь нэг жижигхэн энэ үхнээс 3 харах ч юм уу хулган ч юм уу шууд гарааг үчлээ. Бэрэлж энэ муу 3-ыг заавал зайлуулна. Заавал зайлуулна. Чи хазуулчвал болохгүй гэж бүр хөөж гарлаа. Бүгдийг нь бөө юм болж иж хөөж гаргалаа шүү. Ингээд нэгэн тэр нэг харахтнуудтайгаа хөөдөлцөөр орой олчлаа. Хоол бэлдэж байхдаа бэрэл нилээн гэ хоорондоо ойртож байгаагаа анзаарж байгаа. Тэгээд мэвэж хурж ирээд би юугаар туслах уу гэд хамтдаа хоол игээр болт. Дөнгөж дотноос чихэлж байхад тустай амьдрахаар болох нь дээ. За. Мэвигийн ирээдүйн төлөө юм чин ер нь бол тэгээд амралтын өдрүүд, Christmas гээд янз бүрийн спешиал өдрүүдээр ирдэг байхад л болно штэ. Гэж бодоод орой хоолоо эзэглээ. Харин орой хоолны ярианд мэви дотор байрны биш эндээ амьдрахаа шийдсэн хэлдэг. Би танд ч гэсэн тусалмаар байна гэж хэлээд энэ асуудал шийдэгдэж байгаамаа.